одоо энэ бодийн гэрээнд хоёр хэм гişүүд ямар байх вэ? Хянаж болох байгууллагаа ерөн сонсгол хийгээд энийг нэгдэж эцэслэх хэрэгтэй юм. Бид нар аптек гэдгээ юу вэ гэдгийг ихсэн харах хэрэгтэй. Би жишээлбэл Эрдэнэс Монголын тууцын дараагаар ажиллаж байсан. Эрдэнэс тавталгааны тууцын дараагаар ажиллаж байсан. Эрдэнэс тавталгааны тууцын дараагаар ажиллаж байх цаг хугацаанд Эрдэнэс тавталгааны бүх аптекуудыг бид нар зогсоож ирсэн. Гэхдээ хоёр талтай байд юм бэл. Асуудал нь юу гэдэг вэ гэхээр Монгол улс 150 тэрбум тонн нүрсний нөөцтэй. 150 тэрбум тонн шүү. Одоо тогтогдсон байна. Монгол улсад мөнгө алга. Юу вэ? Нүрс. Тэгвэл бид нар яагаад нүрсээрээ хөрөнгө оруулалт хийгээд төмөр сумтаа болчихлохгүй? Яагаад нүрсээрээ хөрөнгө оруулалт хийгээд бид нар эдийн засгийг чадахжуулах өөр бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болохгүй вэ? Тэ? Энийг бас бид нар нөгөө талд бодох хэрэгтэй. Үүний ард аливаа хулгаал өөр байж болохгүй. Жишээлбэл кокс нүрсний үн нэг өөр, эрчим хүчний нүрсний бас нэг үн бас нэг өөр тэ. 2022 онд би байгуулагч ажилтны сайдаар ажиллаж байхдаа хагас коксны үйлдвэрийг Монгол улсад байгуулах асуудлыг хөндөж ирсэн. Хэрвээ тэр үйлдвэр ашиглалтанд орсон байсан бол өнгөрсөн жилийн Нямбатар дарга яриад байгаа 200 хэдэн тэрбумын хагас коксыг хятад судалтай авах ажиллагаа байхгүй байлаа. Энийг зогсоосон. Тэр үйлдвэрийг барих ажлыг тухайд зогсоосон. Энэ бол багнуур дээр явагдчихсан ажиллахгүй. Тэрний гэрээ нь эрчим хүчний нүрсээр хийгдэхээр ингэж гэрээлээд явж исэн процессуд бас байдаг. Гэхдээ мөнгө төрийн шилжүүлээд авах гэж би ойлгочихсон тухайд бидний хувьд орчин бүтлэг урлагийн үндэсний орон дээр явсан ажил. Өнөөдөр 2021 онд Даян дэлхийн метанхийн амлалт гэдэг олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гарсан. Тэгвэл 2030 оноос хойш бид нар байгалийн хий, газрын тос, чулуун нүрс дэлхийн эдийн засаг дээрээс арчигдах гэж байгаа шүү дээ. Нэг талтай. Багасна, ямар ч байсан багасна. Тэгэхээр бид нар яах вэ? Бидний нийт орлогын бүртгүүлбэрийн хэдэн хувийн чулуун нүрс. Тэгээ бид нар 4 жил дутуу. Одоо бид нар яах ёстой вэ гэдэг асуултанд засгийн газар улсын хурал эдийн засагчид бүгдээрээ хариулахад бэлэн байх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам энэ дээр хариулт өгөх ёстой. Ер нь бол аптек гэрээтэй холбоотой, бодиттой холбоотой асуудал дээр яг өнөөдөр хэн шалтгаанаараа байгуулъя гэдэг асуудал орж ирээгүй байна. Аливаа зүйл бол заавал нуцлаад авах шаардлага байдаггүй, байхгүй. Яагаад аптек гэрээн дээр өнөөдөр асуудлууд яриад өндөгдөд байна гэхээр өнгөрсөн хугацаанд тэгсэн аптек гэрээнүүдийн арталт том хэмжээний хулгай явсан гэдэгтэй л холбоотой асуудал байна. Зөв зарчмаараа явбал энэ бас огт буруу систем бас биш. Тэгэхээр бид нар ямиг аль болох наанта цаанта байдлаар харах ёстой. Аптек л бол хулгай юмаа гэдэг бол бас нөгөө талдаа баймиргүй байгаа. Нэг үлэгт. Эдийн засгийн өргөж тооцоолол Монгол улсад ямар ашигтай вэ гэдгийг бид нар тоосох ёстой байхгүй. Ажиллах бол тийм үстэй. Одоо бодийн 112 сая долларын тий хулгай гэж яригадаад байгаа шүү дээ. Энэ дээр ер нь ямар байрсартай байна? Түрүүчээс юмс нэрэн зарлаа. Бид нар материал сонсоог байна, үзэг байна. Төрөлөд ямар нэр зарлагдсан би сонсоог байна. Тэгэхээр би нэг үйл ер нь бол ингэж яриад байгаа. Байна тий. Тэгэхээр ийм байхгүй. Одоо чинь туулын хордны зам, аптек гэрээ, одоо төмөр зам маш олон асуудлуудыг ярьж байгаа. Яагаад хэвлэлээр энэ процессыг яваад нийгэмд ийм талцлал багтал асуудал үүсгэж байна гэхээр энэнийг тайлбарлаж байгаа тайлбарлагч нь бүгдээ улс төрчид болчиход байгаа юм. Өнөөдөр Эрдэнэс тавталгаа компанидор очиод аптек гэрээтэй байгаас холбоотой асуудал дээр мэрэгчлэтнүүдийн яриаг та нар авсан уу? Эдийн засгийн хөгжлийн яамд орчоод яг эдийн засгийн хөрөнгө оруулалтын чиглэл дээр ажиллаж байгаа тэр хүмүүсийн яриа өнөөдөр нийгэмд хэр явж байгаа вэ? Монгол улсад ашигтай ашиггүй талаар тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж исэн одоо ажиллаж байгаа хүмүүсээс яг мэрэгжлийн төвшнийх нь улс суурьтай яриаг хэр авч явуулж байгаа вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Туулын хордны зам бас яг адилхан шүү дээ. Өнөөдөр улс төрчид гарч ирээл бие биенлэгээ зогсоохгүйгээл яриад байгаа юм. Гэтэл энэ дотор нэгч байгаль хамгааллын чиглэлийн хүн бараг усны бат хоёроос өөр гарч иж ярьсангүй шүү дээ. Байгаль орчны яам нэг ч удаа мэдээлэлсэн шүү дээ энэ дээр. Сандаг очиж сайд очиж ижил нэг байгаль орчны үнэлгээг нь тодруулах тухай нэг асуудал хөндлөө. Тэрнээс биш яг мэрэгжлийн нэгч хүн дээр яриа өгөхгүй байна. Тэг яагаад мэрэгчлэтнүүд яриа гаргахгүй байна? Тэр мэрэгчлэтнүүдийн яриан дээр мэрэгчлэтнгүүд нь өөрсдөө мэтгэлцчихвэл энэ эрүүл. Улс төрчид гарч ирээд ямар ч байгаль орчны чиглэлийн мэдлэггүй мэдээлгүй хүн гарч ирээд тийм ээ энэ бол болохгүй юмаа гэж яриад зогсож байгаа нөр асуудал. Болж ийн гэдэг нөгөө талаас нь бас ямар ч байгаль орчны мэдлэггүй хүн гарч ирээд яриад зогсож байгаа асуудал байна. Тэр нь өөрөө нийгэм түгээд байгаа нь нийгэмдх асуудлыг л үүсгэж байна. Тэгэхээр бид нар мэрэгчлэтнүүдээс л аягүй сайн юмнуудаа сонсдог байна. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт? Яагаад том компаниудын хөрөнгө оруулалт? Яагаад өнөөдөр Монгол улс өнгөрсөн 36 жилийн хугацаанд 1990 оноос хойш тооцвол тэ. Яагаад Монгол улс яг хөгжсөн илүү хөгжих боломж байна? Яагаад илүү хөгжихгүй вэ? Яагаад гэвэл улс төрчид орж иж чимлээд байгаа.
тэр мэрэгчлэтнүүдийн тэр мэрэгжлийн байгууллагын их ажил дотор улс төрчдийн л оролцоо маш өндөр байдаг. Тийм учраас миний хувьд төрийн өмчт компаниудын удирдлагуудыг ядаж сонгож шалгуулахаар улс төрийн хэн нэгний карманы хүн биш. Гишүүн болсноороо сонгуулийнхаа тойргийг услах мөнгийг сүлжээг байгуулдаг тийм албан тушаалтныг эсвэл менежерийг тэнд авиж тавиад төрийн өмчт компаниудыг удирдуулдаг биш. Үнэхээр үндэсний баялагын сан явуулж чадах хэмжээний тийм олон улсын болон эдийн засгийн мэдрэхтэй хүмүүсийг л тэнд ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энийг л хийж чадахгүй тал холбоотой асуудал Тийм нэрийг шалгах